Евсо, Volume Plus нөө байна. Volume Plus ингаш байна. Volume Plus Азука байна. Баярын мэнд хүргэе. Баярын мэндийг хүргье. Plus News-ийн цаа шинэхэн дугаарыг та бүхэнд хүргэх гэж байна. Тэгээд ямар ч тач 2020 оныг дүгнсэн нэгэн мэдээ байгаа бах. За тэгээд 2020 оны онцлог үгийг нэрлэжээ. Гэхдээ энэ үг нь коронавирус биш гэд боддоо. Collins Toil бичгийн мэргэжилтнүүд 2020 оны онцлог үгээр локдаун буюу тусгаарлах арга хэмжээ хөл хорионы дэглэм гэдэг үгийг нэрлэлээ. Ер нь өдөр тутамдаа тийм ч хэрэглээд байдаггүй энэ үгийг 2019 онд англи хэл дээрх хэвлэл мэдээллийг хэрэгсэл болон Захим орчинд 4000 орчим удаа хэрэгэлсэн бол COVID-19-ийн улмаас энэ хэрэглээ 250,000 гаруй болтлоо нэмэгдсэн байна. За тус тойл бичгийн үгсийн сангийн мэргэжилтнүүд локдаун хэмээх үгэнд дэлхийд даяар олон тэрбум хүнийг нэгтгэж ахуй амьдралд нь нөлөөлж байна гэсэн бөгөөд локдаун бидний амьдрах, сурах, ажиллах, худалдаа авах харилцаа холбооны хэв маягийг өөрчилсөн. За тэгэхээр дэлхийн улс орнууд 2 дахь удаага хөл хорионд орж байгаа учраас энэ оны онцлог үйл явдлыг илэрхийлж байгаа нь одоо энэ үг хэмээн тус редакцийн зөвлөх Ellen News-д хэлсэн байна. Collins Toil бичгийн мэргэжилтнүүд локдаун үгнийхээ тайлбар шинээр COVID-19-ийн тархалтыг хязгаарлах зорилгоор засгийн газраас авч хэрэгжүүлж буй хязгаарлах арга хэмжээ гэсэн өгүүлбэрийг нэмж оруулжээ. 2020 оны хувьд хатуу хөл хорионд байгаа ч гэсэн 2021 онд хөл хороогүй бүр коронавирусгүй бүгд эрүүл сарвал элэг бүтэн байгаасаа гэж хүсэж байна. Шинэ оноо та бүхэн гайхалтайгаар ухтаарай. Сайхан баярлаарай. Ирэх ондоо эрч хүчтэй, эрүүл сарвал гайхалтай ухтаарай гэж хүсье. Volume Plus нөө байлаа. Volume Plus Азука байлаа. Volume Plus ингаш байлаа. Бидний сошиал хуудасуудыг дагаарай. Сайхан баярлаарай. Баяр таа.